За сайн байцгаана уу? Арай мэндэ. За би нэлээд дээр дархан орлоо. Тэгээд хамаатангийнхаа дүүгэнд дүүргөө ярьсан чинь ах манайхаар дайрж орж ирээ хоол унд идэ гэд. Тэгээд дүүгэндээ очлоо, хоёр охин байна, эхнэр нь байна. Сайхан сайлж дайллаа. Тэгээд бууж гинүүлж идээд сайхан хоолцоо дайлаад сайхан буу алаад дүүгэндээ байж хагаад бидэд гарлаа. Надад нэг цуг залуу явсан. Тэгээд манай дээр хамаатангийн дүү ийшээ яваад нэг юм үзчихээ. Тэгээ бид гурав гараа явсан. Тэгээ замдаа юм ярьж өгж байгаад бид тэр 8 их болдог байхгүй юу? Хөөргөний 8. Тэгээ заах яриа тохирлоо хоёлоо сайхан хөөргөний 8 хийчихээ. Хасаа хөөрг авъя гэд. Тэгэд ярьж өгж байгаад заах сайхан 8 хийж байгаа юм чинь ганц юм авчиа. Манад очие гэдэг чинь. Тэгээ би хэллээ. Ахын танаад очихгүй. Уудаг газар, зориултын газар байд юм аа. Би танаа эхнэр чинь өмдөлж чинь, хоёр охины чинь өмдөлж чинь. Ах нь хизээч айл амтанд очиж тийш хүндрүүлж арх уудаг юм бишээ. Ер нь арх уудаг. Гэтэ яг гоо сайхан 8 хийж байгаа юм чинь дүүтэйг нэг 100 татчихад яах вэ гэд. Тэгэл ингээл нөгөө манай дүүхүү нэрээ ямар гоё юм бэ ахаа гэлдэг чинь. Юу нь гоё гэдгсэн чинь. Энэ бол ах ухаан шүү. Би одоо гэр орондоо очие ганц юм уу гэдээ ярьж идэг. Тэгээ таны наад юу гэж сонсоод би танаа гэр бүлээ чи өмдөлж чинь тэ? Хоёр охин байна, эхнэр нь байна. Ах нь очихгүй гэдгсэн. Наа чи их гоё үг байна ах. Ямар гоё юм бэ? Энэ гадуур зөндөө уух зориултын бар, сав, караоке, ресторан зөндөө ууштай нэр ахаа гэд. Тэгээ бид гурав яваад дархны зочил гээд зоогийн газар ороод дүүч бас цайлж дайлаад нэг ганц юм аваад хоол унд идж уугаад. Тэгээд эндээс би гэртэн ч очих хоног манад очих хоног хаа гэж гүйг ахны хэлснээрээ тэгээд энэ буудлаа штэ. Тэгээ буудлаа олхон чи ахын согтуу ерөөсөө айлд орохгүй. 100 татцсан ерөөсөө айлд орохгүй, айлд хомохгүй. Буудлаа ч буудлын чи ахна гэд. Тэгээ би нөгөө дуудлагын жолооч дуудаад нөгөө залуу гэж гэрт нүрвч өгөөд нөгөө цуг явсан нөхөртөөгөө буудал тонсоо. Тэгээ манайхан ч гэсэн одоо би нэг хүндлээд тийм ээ найз нөхөд хичнээн үү зайгүй найз нөхдөд ч гэсэн одоо гэр оронд нь бити арх уугараа өр хүүхдийн хүндлээрээ хань ижлийн хүндлээрээ тэгээ архиусан хүмүүс бол угаасаа хэцүү. Одоо нийгэмд ямар амар аллах, хажуу айл, хөрш айл те ямар их аллах, таллаг гарч ийн те. Тийм учраас одоо орон гэртээ ахын эрхтэл бити хийгээрэй гэж хэлж байгаамаа, уриалж байгаамаа. Тэ. Тэгээ би дүүгөөч хүндэлсэн, дүүч гэсэн намайг одоо мундаг өнөөхаа. Би бас ингэж юмэр юм байна гэдэг. Айгүй мундаг багш эдэг залуу байхгүй юу? Багшилдаг дарханд. Тэгээд одоо тийм болоод өнгөрсөн. Маргааш нэрүүлдэ уулзаад сайхан ярьж хүрээд тэгээ сайхан 8 хийсээ. Тэ. Тэгэхээр манайхан ч гэсэн одоо энийг бас амьдрал дээр хэрэгжүүлээрээ тэ. Биенийхээ орж харигтаж ахуй харигталт айгүй болдог. Тэрнээс муухай юм маш их сонсогддог, гардаг, арх 15-таа тэ. За тэгээд тэрийг одоо энэ залуу үедээ одоо намайг одоо өсвөр насаас хүртэл ингээд хардаг болсон байлээ. Дүүнэртэй захиж хэлэхэд тийм байна. Өсвөр залуучуудаа захиж хэлэхэд, найзуудаа захиж хэлэхэд ийм байна. Тэгээд